За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Манай урилгыг хүлээж авч хүрэлцсэн та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Баярлалаа. Өнөөдөр бол бас онцлог Мяд компани болон засгийн салбар болгоны одоо санхүү барьж ийсэн. Санхүү эдийн засгийн салбарт ажиллаж байсан хүмүүс ирж энэ нисэх гэж бүрэлдэхүүнийг одоо яаж сайн санхүүтай байлгаж ийсэн талаар ярилцгач өөрсдийн түүхийг ярилцж одоо ярилцгаж ирсэнд та бүхэнд баярлалаа. Заахтаа. За та бүхний хүрэлцэн ирсэнд их баярлж байна. За ингээд та бүхэнд хамгийн сайн сайхан бүхний хүсээрэй. За та бүхэн бол аливаа нэгэн байгууллага, аливаа нэгэн улс гэж юм хүнд заавал одоо энэ мөнгөний бодлого гэдэг юм уу санхүү эдийн засаг тэр байгууллагын оршин тогтнох үндэс болсон санхүү эдийн засгийн одоо бат бэх байдал одоо юу гэд та бүхэн өөрсдийнхөө мэргэжлийн хэллэгээр бич явах тэр бүхнийг одоо иргэний агаарын тээврийн системд болвол тэр одоо санхүү эдийн засгийн одоо хамаг одоо амьдралын анхдагч үеийнхээс нь ахуулаад ингээд та бүхэн бол тодорхой хэмжээгээр зарим нэг нь орон нутгийн нисэх бодлуудад ажиллаад зарим нэг нь энэ төвдөө ажиллаад эргэж хөрвөх чадвартай ийм ажил хийгээл тэгээд ер нь Монголын иргэний агаарын тээврийн Мяд компани санхүүгийн одоо бат бэх байдал тухайн үед одоо нөгөө нийгмийн байдлаар одоо 5 жилийн төлөвлөгөөнүүд энэ төргээд юм хүм байгаад одоо юм хүм бодж л наасаашаа ингээд явж л байсан баг. Тэр бол тухайн үеийн нийгмийн одоохоо юм хамаараа. Ер нь Мяд компани санхүүгийн чадвах ер нь анханасаа эхлээд их усүр нь анх байгуулагдахтаа хаанаас ихэж үүссэн бол анханасаа энэ компани одоо ингээд хөл дээр оршин тогтноход улсаас үзүүлсэн дэмжлэг цаашаа тэгээд өөрсдийгөө хэрхэн одоо зохион байгуулагдж явж байсан бол эдийн засгийн талаас санхүүгийн талаас гаднаас авч ирсэн одоо хөрөнгө санхүү зээл байдгийм үү үгүй юу одоо ингээд тэгээд тухайн үед байгууллагын санхүүгийн одоо нөөц чадвартай байхад хүний оронтой ер нь яаж өсөж ирсэн бол одоо тэгээд тухайн үед шинээр байгуулагдж ирсэн болохоос гаднаас нөгөө онгоц тоног төхөөрөмжүүд авч яхад тэрэн зарцуулах хөрөнгөний их усрыг одоо компани өөрөө гаргаж чадчихсан юм уу Мяд одоо иргэний нисхийн салбар одоогоор Мядууд эсвэл улсаас ингээ яаж ийсэн та бүхэн өөрснөө энэ мэргэжлийг яаж эзэмшил иргэний агаарын тээвртэй ямар юугаар хэдэн оноос эхэлж яаж холбогдов тэгээд тухайн үедээ ажиллаж явах үед та бүхэнд учирч ирсэн ямарваа нэгэн одоо бэрхшээл одоо биднээс юм мэдхгүй юм уу дээрээсээ одоо дугаар 5 жилийн төлөвлөгөөг биелүүлсэнгүүгээд тэгдэг юм уу эсвэл инээ тэрэгээд тэгээд оршин тогтнох үндэс болсон энэ одоо санхүүгийн талаар одоо өөрсдийнхөө юмуудыг одоо дурсамжийг ярьж өгнө гэж бодож байна. Ерөнхийдөө сэдв маань иймэрхүү юм дээр мэргэжлийн улсууд хандж байна. Тийм. За ярилцлага тэгвэл Викторахаас эхлэе дээ тий. За өдрийн мэнд хүргье та бүхэнд. Би бол 1973 оноос эхэлж энэ иргэний гэсэн сайхан салбарт би ажиллаж эхэлсэн. 73 онд бол Өсгөл аймгийн Нисэх онгоцын нэгдсэн буудлын эдийн засгийн эхэлж ажилд орсон. Тэрнээс хойш бол удирдах газарт бол би 1980 онд удирдах газарт болсон хвшилний хэлтсээр томилогдож орсон. Тэндээсээ эргээд 90 оноос санхүү эдийн засгийн хэлтстэй бол эргэж мэргэжлийн ажлыг хийж эхэлсэн. Санхүү эдийн засгийн хэлтстэй байхад бол миний үед бол тэр үед молон дарга гэж би молон даргыг онцолж ярмээ санагдаад байгаа юм. Ягаад гэвэл тэр молон дарга бол одоо манай иргэний нисхийн одоо айр навигацийн дээгүүр өнгөрч байгаа онгоцнуудын хурамжийг бол анх эхэлж 90 оноос эхэлж авч эхэлсэн хүмүүс молон дарга бол зохион байгуулж ярьж хөрс энийг одоо шийдэж ирсэн юм байна. Тэгээд тэрнээс гадна тэр
би бол яг санхүү эдийн засгийн хэлцэд ахлах эдийн засгчаар ажиллаж байгаа тэтгэвтэй гарсан. Тэр хооронд бол иргэний засгийн ерөнхий газрын одоо олон улсын хайрны угаацын хурамж гэж байдаг гэсэн. Тэр хурамжийг 90 оноос 2006 он хүртэл нэг л тарифаар явж байсан. Тэгээд тухайн намайг ажиллаж явах үед бол энэ олон улсын нэлцгтэрээс энэ Боинг 747 энтергээд том онгоцнууд нисээд эхэлсэн байхгүй. Тэр нисчихсэн юмнууд бол ингээ олон улсын тариф ингээд тарифтай ингээ харьцуулаад үзэхэд манай тариф айгүй бага байсан. Тэгээд бас нэг тийм томьёо байдаг юм олон улсын тариф тэр томьёонд ингээд оруулаад үзэхээ зэрэг тэр юу чинь дэндүү бага болчихоо би тэрийг аваачаад 2006 онд тэр юу гэж тарифыг өөрчлөөд тэргүүлэгчтэй хурлаар батлуулаад тэгээд тэнэс хойш ингээд манай орлого хүртэл нэмэгдээ явцсан, ашиг хүртэл нэмэгдээ явцсан юм байна. За нэгдүгээрт хоёрдугаарт бол би одоо би өөрөө бол ерөөсөө нисхийн хүн гэж явдаг юм. Яагаад гэвэл манай аав бол 1939 онд Байлдын онгоцны нисгч байсан. Одоо Гонгаа генерал, Цэрэндор Шорондоо гэд эднэртэй бол бүгд хамт нисгч байсан юм байна. Тэгээд 39 оноос 56 хүртэл бол ер нь Байлдын онгоцны нисгч нар байсан юм л да манай нисгч нар. Тий, онгоцны нисгч нар. Тэгээд 56 оноос одоо анхны иргэний нислэг хөгжсөн тэр хүртэл бол ерөөсө дандаа манай нисгч нар бүгдээр Байлдын онгоцны нисгч нар байсан. Тэр Байлдын онгоцны нисгч нар маань эргээд иргэний нисгч рүүгээ орж ирээд иргэний нисгч болсон ийм түүх байд юм л да. Энэ юу гэвэл би л тэгж л боддгийг. Агаарын харилцааны газар гэж байсан. Намайг эхлээд ажилд орж явахад. Дараа нь иргэний агаарын тээврийг удирдах газар гэж байсан. Дараа нь иргэний мяат нэгтгэл гэж байсан. Одоо мяат нэгтгэл байж байгаад мяат компани иргээс салаад иргэний агаарын тээврийн удирдах газар нь салаад хоёр байгууллага болоод явагдсан. Дараа нь иргэний агаарын тээврийн удирдах газар маань явж байгаад сүүлд иргэний эсхийн ерөнхий газар болоод ингээд олон юу дамжсан. Энэ олон дамжихад бол намайг ажилд дож хахад Гунгаа генерал манай газрын дарга байсан. Агаар хэлцээний газрын дарга байсан. Дараа нь Санжимтэг генерал байсан. Дараа нь Лавга дарга байсан. Лавга дарга манай газрын дарга байсан юм л да. Дараа нь Сөрөө орлоо дарга, Давг дарга энэ ингээд явсараад одоо нэлээд олон дарга ажилласан юм л да. Би нэг юм асуух Виктор ах энэ Халзангаа гэж ямар хүн байсан бэ? Таны та байсан үстэй. Манай Халзан даргач нь бол манай санхүүгийн хэлтсийн дарга байсан. Одоо манай иргэний эсхийн мяатын одоо юм уу иргэний эсхийн гэх юм уу одоо салбарын Нягтлан бодох бүртгэлийг ганц мэддэг хүн ерөөсөө. Аюун мундаг мэдлэгтэй, мундаг сайхан хашин сайхан яриатай, их найрсаг тийм их сайхан хүн байсан шүү дээ Халзан даргач. Санхүүгийн тайлан балансыг бол ер нь гарт нь орцсон хаанаас нь бол хаанаас нь юуг нь бол юуг нь ерөөсөө тэгээ одоо энэ манай нэгтлэнгууд бол бүгдээр мэдж байгаа бол эдтэй бодвол ярих байх гэж бодож байгаа юм. Халзангаа ер нь хэдэн жил ажилласан бэ? Халзан даргач одоо бараг ер нь намайг 73-нд ахад ороход байсан. Хэлсэн санхүү хэлсэн дарга байсан. Тэгээд ер нь насаараа л ажилласан юм дээ ер нь. Би тэр урдлын юуг нь сайн төв одоо санахгүй байна. Хэдэн онд гарсан бол ер нь тэтгэр? 90 оны л гарсан. 90 оны талаас. Бараг 96. Тэр хавцал байгаа. 96. Халзангааг би яагаад асууж байгаа нэхэр надад бас нэг тийм сонин түүх үүдий. Хүн болгон мэдээж тэр чин тухайн үеийн бас нэг олон жил ажилласан хүмүүс Халзангаа тухай ажлын хүндлэл, мэдлэг, мэдээлэл байгаа шүү дээ. Би 91 онд энэ Боин тухай аэропортод тоогооч ирээд нэг жоох хүүхдтэй 18 настай хүүхд. Тэгээ портсон дээр гарваа ихний сар л. Тэгээ байсан нэг өвгөн ирээд хоол идэл гэж толооноол гэл. Тэгсэн чи хоол хийл. Толооноол гэл. Тэгсэн уурлаа. Чи яхаараа надад хоол өгдөггүй л. Гэхдээ би толонгоонд яаж өгөх вэ хаа. Тэгээ харж ирсэн. Өө чи
нямцрын эсгч өгч байна шүү дээ. Гэ шуудагж шүү. Тэгэхээр л би бас жоохон ширгэнлээ. За энэ чи бас нисхийн хүн байж таарлаа гэл. Тэгэл тийм ээ л гэсэн чи. За. Зүгнээс гарч ирээд нэг юм гаргаж ирж яг гарантаач аягтай юм, гарантаач юмтай нэг татчаад за тийм хоол. Намайг халзан гэдэг юм аа. Гэж би анх тэр үнтэй тэгж танилцчихсан. Би тэгээд дараа нь юу сорог сонсож яхнаа. Ер нь бол энэ 99 Мятад бол санхүүгийн суурийг нэлээд жинтэй тавьж өгсөн нэг юм уу? Сайн тавьж өгсөн. Мят ерөөс манай мятч ерөөс юунаас 99-ээс салсан юм шүү дээ. Үндсэнд явж л ерөөс тийм учраас алзан дарга бол ерөөс мятын хээч тэр 99-ийн тэр бүх санхүүгийн юу ерөөс жинхэнэ гартаа татах гэсэн хүн шүү дээ. Тухайн үед бол Та хөвсгөлт хэдэн онд юм? би 73-аас 80 он хүртэл хөвслийн эцэг бодол байсан. Арианы эдийн засагч гэдэг 5 аранга хөвсгөл булган ингээд 3 аймаг харивцчихсэн. Тэгээд тэнд нь авчдаг гэсэн юм те бүс ингээд үү? Гэхдээ Нэгтгэл одоо аранга булганы хөвсгөлийнхаа юу тайл юу төлөв тайлан гэж бол тэндээ нэгтгэл удаад газар өшиж хамгаалж юугаа батлуулдаг тийм л байсан. Бас сан систем биш те? Тий. дорнод чинь зүүн бус. Тэр чин гол хэдэн үзүүлэлт байдгүйсэн зорч тээвэр, ачаа тээвэр, шуудан тээвэр гээд ингээд энэ бүгдийг чинь 5 жилээр нь төлөвлөөд тэгээ эдийн засаг чинь нэгтгэхэд орионороо нэгтгэхэд тэгээд төвдөө Орон 5 орон байсан. Одоо Баян хонгорын орон, Хөвсгөлийн орон, Дорнотын орон, Дундгуйн орон, Ховдын орон гэдэг 5 орон байсан. Тэгээд 5 орны эдийн засагч нар бүгдээрээ төлөвлөгөөгөө батлуул нэгтгэж авчираад удирдах газар тэргүүлэгчтэй хурлаар батлуулдаг тийм л юутай байсан. Ер нь бол тэгээд тэр үеч одоо ямар компьютер гэж байх шээ. Ямар шийх вэ? Тэр үчи бүх юм одоо гар ажиллагаатай ерөөс. Одоо ингээд төлөвлөгөөнүүд одоо би 99 гоо гэмээр л байна л да. 99 гоо чинь юунд Баян хонгорын юу эдийн засагч байсан. Нэг юм том далгуур цаасан дээр ингээд 5 тэдний чинь 4 юутай. Хөвсгөл биш Баян хонгор, Өөр хангаа, Завхан, Говь Алтай гэдэг 4 аймаг харивсдаг байхгүй. Тэгээд 4 аймгийнхаа юмыг авч ингээд нэг том далгуур юм дээр ингээд цаасан дээр ингээд төлгөө ингээд бичдэг байхгүй. Тэгэл нөгөөх нь ингээд яаж гал ингээд зөрчдөг. Ингээд яг нөгөө бомоогоос ингэж гараар ингэж яаж гал дээр нь цааснаж гал нөгөө юугаа дахиад бичил явчихдаг гэсэн. Тэгэл 99 гоч нөгөө олон аймаг хариуцдаг нэгдүгээр хоёрдугаар биднийг бут арай жоохон настай хүн байсан юм шүү дээ 99 гоч. Тэгэл бид нар чинь юм тушаачхал 99 гоём орно. 99 гоотой хамт яаж байгаа төлөвийг нь боловсруулах гэдэг тийм л зарчимтай байдаг гэсэн. Тэгэхээр шин та бол доод нисэх төрсөн бол таарч байна. Би бол доод нисэх төрсөн. Одоо бүхий төргөний голд гэж байсан. Намайг авахт манай тэнд чинь юу бүхий төргөнд чинь 45 хүртэл Балийн огсны нисгч байсан тэнд. Одоо тэр ил 2 юу 95-ын тэгээд по 2 гэдэг энэ огсууд бүгдэнд нээдсэн. Одоо хошууч генерал Санживтайгаа дурдталд байдгийн. Би юунд нисгчийн нисгтэр курс суухад Сингэ багш надад ил 10-ын юу зааж ирсэн юм аа багшилж байсан гэж. Нэг тийм дурдтал байдгийн байна. Тэгээд би чинь доод нисэх баг чинь тэнд чинь сүүлд бол ил 2 Балийн огс байсан сүүлд юу дадлага хэсэгтэрэл болоо явцсан шүү дээ. Тэгээд дадлага хэсэгтэрэл чинь Як 12, Як 18, По 2, Аан 2 гэдэг ийм 4 онгоцоор нисгчнэр бэлддэг байсан. Одоо танаа Нямцрангой бол манай шавил байсан л да. Манай багшлаж явдаг. Тэгэл тэр Як 12 онгоцонд бас нэг удаа нэг сонин явдал болж ирсэн юм байна. Як 18 онгоц чинь юутай ингээд дугаагаа хордог шүү дээ. Тэгээ нэг гоохөөгээд нэг 2 одоо 2 эмэгтэй нисгч бэлтгэж ирсэн. Дашталж гоохоо 2. Тэгээд гоохоогоо аав нисгэж явж байгаа нэг дадлагын нисгэж жагаад ингээ боогсон чинь нэгдлийн үндсэн дугуй гарахгүй тэгээд нилээ хэд иргээд сүүлдээ шатхуун тусгуулаад үндсэн дугуй хойдлынхаа шуурдлынхаа дугуйтай ингээд 2 дугуйн дээр бууж ирсэн нэг тийм юу байдаг юм л да. Тэгээд би чинь доод нисгчэнд аавыг
ниссэн дараа бэлтгэж байгаа чинь хамт суугаал онгоцон дотор суугаал явдаг байсан. Та ер нь яагаад санхүүж болчихоо нисгэж болохгүй? Би яг аав болвол нисгэж болох сонирхол байсан. Тэгтээ бас над нэг шалтгаан байсан. Тэгээд би санхүүж болцсон юм. Сонь төгтөл юм байна. Манай гэр бүл гэхэд манай хамгийн баг дүү амар үсгэлэн нисгэж та нар бүгд мэднэ. Би бол яг нисгэж байгасан манай хүүхдүүд болохоор зэрэг манай хоёр том хүү жигүүр энэ цахилгааны энэс олон улсын нисэх худалд. Манай охин Ленинградын академийн хөдөлгөөний инженерийн ангийг хоёр эмэгтэй төгсөж ирсэн. Тэр нэг хэн инкод ганжгүр гэж хоёр эмэгтэй байсан. Тэр хоёр манай охин бол нисхийн хөдөлгөөний инженерээр ажиллаж байсан. Манай баг хүү одоо энэ олон улсын урдлын олон улсын нисэх худал дээр аэродромын инженер хийж байгаа. Аэродромын гэр суултын инженер. Та чинь хэдэн жил ер нь нисгтэй холбоотой байж? Би 40 жил нисгтэй холбоотой ажилласан. Тэрнээс яг 28 жил нь удирдах газар байсан байна. Зөвхөн удирдах газар л одоо мяд нэгтгэл иргэн агаарын төвөр мяд нэгтгэл зэрэг бүгд. Тийшээ бол захиргаа руу явсан байна шүү дээ. Тэгэхээр юунаас хөвсгөлөөс захиргаанд орж ирсэн. Боловсон хүчний хэлцэд байцаж хийж байгаад сүлдээ тэндээс эргээд юурга санхүү рүү орцсон байна. За баярлалаа. Тэгээд за үрж яхаас. За та өнөө энэ өдрийн мэндийг мэдье. За би Сквадра аймгийн Дарган сумын харьяат 1953 онд төрсөн Тавхай овогтой үржин гэдэг хүн байна. За тэгээд яг өнөөр бага насндаа бол сумандаа дунд сургууль төгсөөд Санхүүгийн техникумд 1969 онд эсэж ороод тэгээд 73 онд Санхүүгийн техникум төгсөөд Хинтээ аймгийн захиргааны санхүүгийн хэлцэд хуваарлагдж тэнд нэг 4 жил ажиллаад тэгээд Хинтээ нисэх буудлын Нягтлан бодгочоор тэндээсээ шилжиж 1977 оны 7 сард Сан Битүү генералыг иргэний агаарын тээврийн захирал байхад Хинтээ нисэх буудлд Нягтлан бодгочоор томилогдож ажилласан. За тэгээд Хинтээ нисэх буудлд бол Туранда Цэгмэд гэж даргатай байсан. Тэр хүн ажиллаж байгаад 1979 онд одоо тэр үед ч яг Доронтын нисэх буудлын чинь нэг Орион гэж байсан. Тэгээд Доронтын нисэх буудлын руу 79 онд тэнд очиж ажиллаад тэнд тэгэхэд Должин гэж дарга нь байсан. Тэгээд тэнд байж яваад 83 онд энэ мяд одоо иргэний агаарын тээврийг удирдах ерөнхий газар гэж байсан. Санхүүгийн хэлцэд ахлах мэргэжилтнэр 83 онд шилжиж ирсэн. За тэгээ намайг ирэхэд манай хэлцээний дарга бол хаалцсан Гэндэнгийн хаалцсан гэж хүн хүлээж авч байсан. Гэхдээ хуучин ч яг нэг аймгийн нэгтлэн багтаа бас зэрэгэнд байгаач ажилтдаг л байсан л да. За тэгээд санхүүгийн хэлцэд ахлах мэргэжилтэн гэдэг ажлаар ирэхэд бол одоо тэр үед ч юм бол Зэрэн дулам, Даваа дулам гэдэг нэгтлэнгууд байлаа. Аргач аваа гэж нэгтлэн байлаа. Сандаж аваа гэж байлаа. Санхүүгийн хэлцэд ийм бүрэлдэхүүнтэй ажиллаж байсан. Тэгээ орлогч дарга бол яг анх намайг ирэхэд бол Бүрхүү гэж Ховд аймгийн хүн байсан. Эдийн засгийн хэлцээний дарга чинь Лувсан данзан дарга байсан. Иймэрхүү бүрэлдэхүүнтэй л ажиллаж байсан да. Тэгээд 1993 онд чинь Мяд компани болж салахад би энэ санхүүгийн хэлцтэй үлдсэн юм байна. Тэгээд Мяд компани ахлах нэгтлэн бодгоч арай сүүлд нь бас ерөнхий нэгтлэн бодгочийг хийж байсан. За тэгээд бидний үед үл яг Баатарсаран гэж манай хэлцээний дарга сүлд алдсан гоовс хойш Баатарсаран авсан.
Тэгээ Баатарсрын чинь активд яваад тэгээд сүлд төгсөөд харин иргэний нисгэд ажиллаж байсан. Ингээ миний хамт ажиллаж байсан хүмүүсүүд бол ийм л байна. За тэгээд яг тэр молом дарга 90-ад онд ирсэн энэ үйлчлэгээний хураамж болсон гэдэг дөрөв вектор ярьлаа. Тэр молом дарга бол ер нь их юм санаачилж хийсэлтэй. Тэгээ уучин ч яг тэр чинь том албан тушаалд байсан. Тэгээд өөрөө бас санхүүгийн их мэдлэгтэй хүмүүс учраас ер нь мятын санхүүд бол онцгой гавьяа байгуулсан л гэж бид нэр боддог. За тэгээд яг сүүл рүү ч одоо би бас энэ харьяа газруудаар ажиллаж байсан. Тэрээл техник хангамжийн газар гэж байхад тэнд ахлах нэгтлэн гар очсон. За тэгээ 93 оноос хойш бол Мят компани тэгээд л цалин хөлсний нэгтлэн ингээд ахлах нэгтлэн гэсэн юмуудыг лээж үйж. Тэгээ нийтдээ ер нь би иргэний агарын тээврийн энэ Мятын системд бол 36 жил ажилласан. Тэгээд дүүртээ гараад одоо энд Улаанбаатар хотод байрлаж байна. За манай хүүхдүүд гэвэл яг тэ манай охин эдийн засгийн Монгол улсын их сургууль төгсөөд тэгээд Мят компани бэлтгэн анх халууны нэгтлэн гараан ороод 2016 оноос одоо хүртэл тэгээд Мят компанид нэгтлэнгийн ажил хийгээд ажиллаж байна. Өшөө зөвхөн хөвөл зөвхөн энэ Мят компани автоваз иргэний засгийн автовазад сумлагч машин ер нь тэгээд тусгай үйлчлэгээний машинууд барьдаг жолооч одоо ч хийж л байна. Ийм л төвхтэй юм байна да. Би ер нь ингэж бодоод энэ санхүү одоо ер нь бол одоо ингэж ойлголт зөв л байж л дээ. Халзангуй бол ер нь үндсэндээ дээр үеийн нисхийн одоо гарвчмлийн мундаг том нэгтлэн байсан биш тухайн үеийн хүнд ажил. Тэгээд тэр би бас Молмоготой ч гэсэн уулзж исэн энэ Александрова Баатарсрын захирал энтертэй хамт очиод. Тэгэхэд би тэр хүнийг бол их яг тухайн үед нь бол сайд байлуу орлогч байлуу сангийн яамны. Тий, сангийн яамны сайд. Тэгээд Молон дөрөв. Тий, сайдын зөвлөлийн сангийн орлогчны сайд байсан шүү дээ. Тэндээсээ буугаал манад орж ирсэн байгаа байхгүй юу? Тэр хүн бол ирдэг нь бол үнэхээр Мят бас. Харин тэр ч ёстой шинэ шатанд гаргасан байна. Одоо тэр өнгөрлийн нислэгч ерөөсөл ганц тэр хоромж авдгийг манайх ерөөс мэддэг байсан шүү дээ. Тэгэл 93 оноос эхлээл молом дарга тэрийг ч авдаг болгоол ингээд одоо өвцөр манай гол үндсэн Тэгээ орлогын хөөсөлтөж гаргасан шүү дээ. болчиход байгаа байхгүй юу? Тэгэл тэр навигацийн хураамж чи онгоцсынхаа даацаас Шалтээ өөр тий. Тэр чи эхлээд нэг тийм тариф байсан юм а тэр нэг манайх эхлээл яг анхудаа л зохион байгуулж юмшивсэн хаанаас бас нэг юу тийм тариф болж ирэл хийжсэн. Тэр мөржсэн тариф нь болохоор тэр сүүлдээ тэр чинь тийм том онгоцч одоо 47 тэр чинь том онгоцч ил 76 тэр гээд тэд чинь нөгөө тэр тарифнаас чинь яг тийм юу тариф тэрэнд зогсоогүй байсан. Тэгээ сүүлд нь бол яг тэр нэг олон улсын нислэгийн би нэг тийм томьёо олж авсан юм байна. Тэр томьёон дээр үндэслэл ингээ гаргаад ихсээ зэрэг яг тэр том онгоцнууд бүгдээр дээшээ орж ирчихээ өндөр өртөгтэй юу тариф руу орж ирчихэд манай орлогч одоо ингээ аюу өндөр болчиход байгаа шүү дээ. Одоо газар байгаа чинь аэронавигацийн улсын төсөв төлөөлөх орлогч нь 26 тэрбум төгрөг байсан шүү дээ. Одоо бол 100 гарцсан байгаа байх шүү. Тэг хаа нэлээд өндөр тоо сонсогдол байсан. Ер нь бол энэ 20 оноос өмнөх тоон дээр бол сонсогдож байсан. Яг би эдийн засгч байхдаа бол тэр юу сангийн ам дээр хамгаалдаг байсан байхгүй. Тэгээ нэг одоо явчаад ингээ хамгаалах гэсэн чинь юу нэг сангийн амны нэг хөөхтэйсэн тэр бол намайг утгад арай бага насны хөөхтэйсэн. Тэгсэн нэг яваад ирсэн чинь манай юу навигаци орлого явчаад 60 тэрбум тавьсан байхгүй. Чи энийг яагаад ингэж юу 60 тэрбум болгож байгаа гэсэн чинь танаа юу чинь орлого зарлаж хасаал ийм үлдэглээс нь 40% одоо 60 тэрбум болчихсон гэдэг.
Тэгтээ чи манай зардал нь хэд байгаа, орлого нь хэд байгаа гэсэн чинь манай 3 зардал байдаг байхгүй юу? Юуны үндсэн тэр нэг бусад зардлыг хасч чад 2 зардлаа нь тооцоо хийгээд яачих тэр юу чинь аюу өндөр гардаг гэж байна. Тэгээд тэгтээ би тэр одоо энэ Ганбат гэдэг энэ юунд сүүлийн үед их гараалга нэг тусгай төлөөлөгч энэ тэр яваад байсан чинь тэр чинь сангийн яамны орлогч дарга байсан. Юу газрын орлогын газрын дарга байсан. Тэгээ би Ганбат дээр яваад барсан нөгөө хөөгөө дагууллаа. Танаа энэ нөхөр ингээд манайх ингээд орлого 60 төгрөг авчиад чинь манайх одоо 26 төгрөг төлөвлөсөн. Яг тэр өсчтэй. Тэгээд би тэгсэн. Үгүй хэрэг энэ 60 төгрөгөөр авч тавьчих юм бол танаа орлого ийлэхгүй. Манай орлого ийлэхгүй. Би ийм хийсвэ тоо тавьж яадаг. Би тохоо үед бас юугаа хамгаалж л байсан юм байна. Тэгэхээр ер нь мяд иргэний засгийн санхуд бол би бас дотроо хаяавдаг л энэ зэндаа төрөхөд энэ халзангуй, моломгуй, энэ Баатарсуун энтрийн одоо гавьяа бол бас харагдахгүй болохоос биш маш мундаг том байна. Харагдахгүй болохоос биш үнэхээр мундаг усуд байхгүй тэр. Моломгуун тэр шийдэж байгаа юм тэр ер нь гэхдээ моломгуй тусгай арай өөр сэрэг байсан юм а тэр ярьж байгаа энэ тэр бол шал өөр юмыг хүлээж авч байгаа ойлгож байгаа энэ тэр бол шал өөр хүн байсан шүү дээ. Намайг нөгөө бос үйсэн дэжсэн чи молонгоо тэгж байгаа. Үгүй Виктор чи энд битгий зэврээд чи хэлц рүүгээ орж ирээ. Тэгж яагаад би эргээд ёроо орсон шүү дээ. Эдийн засгч аяа гэж байсан баг шүү. Эдийн засгаар орж ирсэн. Одоо тэр Баатарсуун захирлын үед ч одоо танах чинь бас нэг гаднаас нэг систем энэ тэр төлөвшөөд анхны олон улсын нэг стандарт энэ тэр хийсэн баг шүү. Тэг ер нь тэгжиж нэг энэ нисэх авиац гэдэг юм чинь бас нэг олон улсын нэгтлэн бодох бүртгэлийнхаа тэр жишгтэй тий стандартаа нийцчиж бас нэг авиа компаниуд нь нэг харилцсан мөнгө төгрөгөө алдагдaltaгүй авчих шинжтэй. Тийм болж гарч ирсэн юм шиг байна. За ялла явж яах. За алтан яах. За би 1975 онд Арангаа нисэх хөстөө уулд 2 сар ихтэл бодогч ажид орсон. Тэгээд тэрээс тэгээд 25 жил ажилласан юм байна. Арангаа нисэх хөстөө уулыг ороход нөгөө бүх юм задгаа нэг юм яваад нэг баахан баримт аваад тэрийг янзлал хоцод ирж томилтоо. Тэгэхэд буудлаа дараа улаан даваа гэж юм бисээ. Даваа дарга байсан. Даваа дарга баг нэг том цүнхтэй баримттай serial тэгээд төвийн бүх эхлээд халзан даргатай уулз. Тийм хүнтэй уулз. Халзан даргатай уулз. Тэгээд энэ бүх төвийн хэдэн байгууллагууд байгаа шүү дээ. Төвийн 6-7 байгууллага. Тэрийг тооцоо нээж байгаа гэж явуулж бүх юм нэг янзлж аваад. Тэгээ халзан даргатай эхэлж ороод бүх юм аяагаа. Тэгээд тэндээс шууд хөвсгөл нисэж байгаа. Хөвсгөлд очиод хөвсгөл нэгдсэн буудал орионы төв байхгүй юу? Араа би дөнгөж ороод тэгээ тэнд очиж хөвсгөлд очиж нөгөө тайлангаа боож хийж бариад. Бэлцэтмаа гэж нэг авгаа байж дэслэгч. Хастаа угсаж байж. Тэгээ тэрийг багшлууд өөрөө тэр багшлаа тэгээд анхны тайл байлаа гаргаад тэгээ тэр жилдээ нэгдсэн буудлынхаа тайлан нөө баланс комиссын хурлаар нөгөө авгаач бие муугаа яваа чи аваач тусаагаад нэг алтраг үйл нэг дооцоо нэгтлэг ахлагч байсан. Би тэгэд энгийн зэрэг болоогүй. Тэгээд анх удаа тайлан баланс хурд хөвсгөлийн орионы 74 оны тайлан 75 он бараг 3 сард сонсголт тавьж хилцүүлж байлаа. Тэгж байгаад 78 онд өвсгөлийн нэгдсэн буудлын ахлах хэрэгтлэнгээр томилогдсон юм аа. Тэр 78 онд бол одоо бас өвсгөлийн буудалд юуны мөнгөний ашиглалын хэрэг гарсан. Ингээд тэрийг бол 113 мянган төгрөг. Тэр үе 113 мянга гэдэг том мөнгөлтөө. Тэрийг илрүүлсэн гол хүн бол манай Виктор байгаа. Нөгөө мэдээ гараа штэ. Хоёрыг шалгалтын тест, нислэгийн тест гэдээ явдаг. Шалгалтын тестээр
шалгалтын тез гэдэг нь касын яруудаар байдаг баримт. Нислэгийн тез нөгөө нислэгтэр ирээ тэрийг боловсруулаад би гэдэг чинь мэдээг гаргана шүү дээ. Тэгтэл нөгөө орон нутгийн орлого баг болцдог. Зөрөөд байдаг. Нөгөө касын орлого баг байдаг. Бэгтэй их болохоор илүү яг үннээрээ гараад ирдэг. Тэгээд тэр мөрөөс болоод тэгээд бүхэн нөгөө нислэгийн тез шалгалтын тезийг шалгадаг болсон. Тулгаж шалгаж үзээд тэрний зөрүүгээр 113 мянга гэсэн баха тэр үед. Тийм дөрвөн ашиглалын хэрэг гараад 77 онд. Тэгээд нөгөө тэнд ажиллаж байсан. Тэр пенсид байгаа тэтгэвтэй гарчаад нэг бас нэг тэрэн долом гэж нэг тэгэхээр жил гарах ажилласан ба зааж. Тэр хүн тэгээд шоронд явчихдаг. Нөгөө тооцоо нэгтлэн байсан өхөр чи кас болцсон байсан байхгүй ядаргүй. Тэгээ нөгөө өхөр чи тэгж идэж ашиглаад тэгээд шорон оронд яваа. Тэгээд шорондоо нас урцсан яваад Тэр тэгээд өөрөө 3-4% байдаг баг шүү тий. 3% байгаа юм л да ер нь. 3% нөгөө нислэгийн тийз Шалгалтын тез зорчигчийн тез. зорчигчийн тийзийг 3 байдаг байхгүй. Тэгээ нөгөө нислэгчнээс нь зорчигчоо суулгахдаа нислэгийнхэн тийзийг аваад задаанд авсагчдаг. Би задаан хавсагсан задааны тэр юугаар нислэгийнхэн тийзийг авчиж жагаад нөгөө орлогоо тооцоод ингээ гаргачдаг байхгүй. Тэгтэл нэгтлэн болохоор тэр нөгөө шалгалтынхын тийзээр юугаа гаргачдаг. Тэр гол шалтгаан нь юу гэхээр тэр юу яасан юм байгаа юм. Билетнүүд байгаа шүү те. Тэр ингээ багц багцаар юугаар билет байсан. Тэгсэн чинь тэр эдсэн нөхдүүд болохоор зэрэг нэг хэсэг юуг нь явж ингэж аваад орлоготоор авдалт хийж. Тэгээ хоёр билет ингээ явсан. Нөгөө нэгтлэн маань болохоор зэрэг нөгөө дугаараар ингээ тооцлоогүй. Дундаас навцсныг мэдэхгүй ингээ тооцож яваад нөгөө үндсэн бар юу чинь орлогч нь дутуу гарчаад тэрнээсээ олж гарч ижсэн байхгүй. Тэгээ тийм юу хэрэг гараа тэгээд газрын орлогчдоор бүрэг хурандаа дэд хурандаа байсан. Тэр чинь намайг шууд аваачаад араагаад ирээл чи одоо тэр хөвсгөлд яв. Тэгээд араагаад байж манай гэртээ аав ээж зөвшөөр аваад шууд 78-3 сард хөвсгөлийн оройн ахлаглагаар очижээ. Тэгээд нэг 6-7 жил ажилласан. Тэгээд булган архангаа хөвсгөлд хариуцал. Тэр үед булганы нэгтлэн гэж тогтдгоо олон нэгтлэн солисон. Бараг 6 жил 5-6 он солисон баг. Тэгж ажиллаад ер нь булганы ажлыг давхар хийгээл явд нэг 4-6 жил 7 жил болсон. Хаанаас тэтгэж суусан бэ? Тэгээд би юу дундгуу явсан. 84 онд. 84 онд намайг дундгуу бас тэр нэгдсэн буудалда 3% хариуцсан. Тэнд очиж нэг 4 жил гарав болоод тэгээд нэгдсэн буудлын оройн ч 88 онд татан богцсон шүү дээ. Бүгдээр агаарын тээврийн газар гээд бүгдийг адилхан болгоод. Тэгээд дундгуугаас яг 8 сар тэр үед ч бас нэг тэгээ шалгалт өгөө нэг юу авдаг гэсэн. Тэгээд аттестацлын маяг гэдэг. Тийм шалгалтанд ороод нэг заримуд нь ажилласаа тэнцсэггүй халдагч өрөөл арангаа нэгтэл мөнгө хэрэгөө байж байгаа нөгөө чинь шалгалтанд тэнцсэггүй. Тэгээд би ч гэсэн одоо 10 жил явлаа арангаа яваа гэдээ буцаа арангаа 78 он. 88 онд арангаа буцаж байсан. Тэгээ 88 оноос хойш ажиллаж байгаа арангаа буудал татан богцтол ажиллаа тэгэл ажиллаг болсон л да. Тэгэл энэ ер нь нэгэд ийм том нүсэр байгууллагын санхүү тооцоо гэдэг юм дээр захимжаагүй үеийн нэгтлэн бодох бүртгэлийн ажлыг хийнэ гэдэг бол бас нүсэр ажил. Одоо үрж явах гэхэд хэдэн онд тэр шивдэг мэвдэг тэр компьютер чи очсон юм би та нар ер нь. Гэхдээ баг л 93 байна шүү дээ. Энэ компьютер чи 95-6 оноос эхэлж 5-6 оноос л байсан шүү дээ. Тэр үргэлжлээс дандаа гараар. гараараа дандаа юу хамгийн гол нь калькулятор сампин тавиас эхлээд том юм шиг байна. сампин гар яваага нэг арифметр цугаан нэг хувь гаргах гээд цугаан нэг болчихсон. Тэгээ сампин гараа тооцоо хийх. Нэмэхээр урагшны. Тэр үед яг манай хаалцан дараа болдог юм л дээр бүртгэл их сайн мэднэ. Систем тайл манай чинь систем хоорондын тооцоо гэж 79 данс гэж юм байдаг байхгүй. Тэгээ бүх тэр юу шатар баланс гэдэг юм байдаг байхгүй. Тэрүүгээр нэг бүх байгууллагууд тооцоо тэр чинь нөө хаагддаг гэсэн байхгүй. Тэнцээ хаагддаг. Тэгж тэрүүгээр системийг хийж тэрийг дуусчиж бүх юм
зөвний зөв гардаг. Тэгээд манай тэр норматив норм төслийг сайн хийж байгаа. Халзан дарга бол бас толгой сайтай их ерөн сүрхийн хүн байсан. Одоо халзан дарга өөр энд ажиллаж байгаа хүмүүс бий юу? Нэг хүүн байж байгаа нь сурцсан л та. Энэ алтан гэрлийн яс орц гэсэн алтан ууг гэдэг хүүхд байгаа. Тийм тэр нь техник хангалтын Алтан ууг байгаа биш үү? Байхгүй юм. Алтан ууг нь харин байгаа. Тэгжэл ажиллаж байлаа да. Тэгээд араага буудал одоо үздэй нөгөө татан богдоо тэрний хаалттай болоос араас өгөөд тэгээд 99 онд ажилдгаа болол тэгээд итгэвч гартлаа зүгээр их хувь ажиллагаад тэгээд итгэвч гарсан. Тэгэхээр бид халзангаа чинь нэг бас тамхи татнаа тий? Тэгээд тамхи татахтаа их сонин татдаг. Би ер нь хүүхэд байхад дээр ажигч байсан юм уу? Нэг янжир асаагаал нэг 4-5хан за нэг 4-5 сараа хайдаг. Архиныхаа үнийг дарддаг байхгүй юу? 100 грамм нэг дарддаг. Тэгээд нэг юм жижигхэн бас нэг сонин бор өлөө шар цөнхтэй тий. тэрээс сангийн ям явлаа гэл гараад тооч шүү дээ. Ер нь санхүү бүртгэл бол алзан даргын гарт нь орсон гэж ярьдаг шиг хүмүүс яг тийм л хүмүүс шүү дээ. Гарт нь орсон ерөөс. Тэгэл бид нар чинь баланс өгөхгүй л ер нь халзан дарга шалгаж явна оочлолоо зогсож шүү дээ. Тэгэл шалгаал задлана балансыг. Задлал дахиж хийн нөгөөдүүлээч. Үнэн чанга байсан шүү дээ. Их үеийг бас болохоор бидний зөвдөө шалхаа байцал л да. Мань битгий бас шалгахгүй л дээ. Нүдээр чи шалгаж шүү дээ. Ер нь үндсэндээ бол. Тийм өөгаа өмнө нь дээд зулуугаа мэддэг болцсон. Өөрөө зөндөө зарж ийсэн явуулж байсан. Тэгээ тэр үед чи манай хянан байцах тэр хин гэж үсэ компилгаа гэж юм байла. Компилгаа манай хин дорчлон байсан бас. Тэгээ дорчлон онгоцны засварлаа очиод тэгээд компилгаа оронд чи хорол зүр ирсэн юм биш үү? Хорол зүр байсан. Тэгээд сүү цэрэн дондогоо байсан. Тэгээд нөгөө цэрэн бэлмэл ингээд байсагч нар байсан л да. Та нарын үеийн одоо хөндлөн одоогийн хэлээр бол аудит гэдэг юм хөндлөнгийн шалгалт яаж хийгдэх вэ? Харин хяналт шалгалтын гэлцгээд 3 хүнтэй. Одоо гадна талаас гэдэг юм уу? 90 сангийн яамнаас тустай юм шүү дээ. Тий. Тэгээ зүйлдээ ч аудит яас хийдэг болсон л доо. За баярлалаа. За дараагийн жагаа жаргаас баг. За энэ 100 жилийн үед зориулаад бэлдсэн нэвтрүүлэгт оролцож байгаадаа баяртай байна. Тэгээд 100 жилийнхаа түүхийг тэмдэглэж байгаа иргэний нисхийн бүх хамт олондоо хамт ажиллаж байсан бүх улсуудаа энэ өдрийн мэндийг хүргье. За би бол 1979 онд Сүхбаатар аймгийн нисхийн онгоцны нисэх буудалд нэгтлэн бодогчоор орж исэн. За миний аав бол одоо Давхын Чулуун хүү гэдэг хүн Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат тийм хүн байлаа. Тэгээд тэр хүн бол 1956 онд дээрийн офицерын сургууль гэдгийг төгсөөд тэгээд энд холбооны мэргэжлэр төгссөн хүн. Тэгээд төгсөөд цэргийн офицерын сургуулиас нэг 5 хүн гэдэг баха Жамдарчунгуа ингээд нэг хэдэн хүмүүс байдсан би одоо зарим нь орчих. Тэр улсуудаа тавуулаад төгсөөд манай нисхийн салбарт хуваарлагдж ирсэн юм л. Тэгээд тэнд ирээд Дорногов аймгийн нисхийн онгоцны буудал дөнгөж шинээр байгуулагдаж ирсэн. Тэнд ерөөсөө нэг сахиул тэгээд нэг хоёр хүнтэй манай аав холбоочноор тэгэл дандаа гадны орсууд байсан гэсэн. Тэр улсуудад Дорногов аймагт анх Дорноговын нисхийн онгоцны буудал байгаад тэнд ирээл тэгээд тэндээ ажиллаж байгаад манай аав чинь 57 онд юм уу да 56 онд тэнд ирээ 57 оноос эхлээд Дорнот аймгийн нисхийн онгоцны буудлал руу шилжсэн юм байна. Тэгээд Дорнот аймгийн нисхийн онгоцны буудлаас тэнд ажиллаж байж байгаа гэсэн. Би бол Дорногов аймагт тэг 58 онд шилжсэн. Би чинь 56 оноос бүр 60 он хүртэл би ч 60 онд Дорногов аймагтын нисэх буудлын дээр багт төрсөн. Тэгэл ерөөсөө төрөөд би нэг 2-3 сартаа тэгэл нөгөө нисгчин тэгээ бас нэг цэргийн байгуулад аав хаашаа явна уу тэгэл бүгдээрээ тэгэл явж идэв. Тэгэл харин ч манай бол Дорноговоос
дорнод ороод дорнотоос наашаага ирсэн байдгийг. Зарим газрууд бол ингээд бүр баруун хамгаач нийцээ явцсан байт юм байл. Тэгээ би бол тэр Дорногов аймгийн нисэх онгоцны бодол дээр төрөөл тэнд дорнод манай аав ирэл дорнотоос ингээд баг сургууль байж байгаа наашаага 1969 онд наашаага манай аав одоо энэ нисэх одоо энэ төв бодол Улаанбаатар хотын нисэх бодолтой шилжиж ирэл одоо нисэх өдрөд гэдэгт орж анх одоо тэнд ил 14-ийн Бортрадист гэдэг мэргэжил одоо тэр холбооныхоо чиглэлээр тийм мэргэжилтэй болоод энд нисчихсэн. Тэгээд бид нар тэгээд аавыгаа дагаад дорнотоосоо дамжиж энд ирээд тэгээд энэ би одоо нисхийн 7 дугаар сургууль Ярамгийн 41-р сургуулийг төгсөөд улмаар би нэг 1979 онд чинь худалдааны техникум байх үед төгссөн. Тэгээд 79 онд төгсөөд би төгссөн даруйда тэр одоогийн иргэний агарын харилцааны газар гэж байсан. Одоо яг одоо бид нарын ярьж байгаа нь халдсан гэдэг хүний одоо мэдлэлд ирээд манай аав бол одоо намайг нисхийг залгуулад ингээд энд ажилд оруулсан да. Тэгэл тэр хүний мэдлэлд ирээд нэгтлэн бодох болол. Тэгээд би Сүхбаатар аймгийн нисэх бодолд чинь 79 оны 7 сарын 10-нд одоо энэ Үржингугаа намайг авчиж ажил хүлээлцэж өгөөд. Тэгэл би чинь дөнгөж нэгтлэн гэдэг ажлыг яг гар дээр авчий гэл очисон тэнд ч ганцхан нэгтлэнгоос өргөн байхгүй, ажил хүлээд өхөн байхгүй. Урж яах хэрэл надад ингэж аашгүй гэж хэлж өгөөл явсан. Тэгэл тэнд хэдэн цаас өмнөх нэгтлэнгуудынхаа ингээд баримтыг үтсэн баримтуудтай тэгэл үлдчихэж байгаа. Тэгэл заалгаж аваад. Тэгээд Үржингуй чинь оройны ахлах нэгтлэн байсан учраас бид нар чинь үлрэл дуулганы тайлангаа би Үржингуй тушаан Үржингуй чинь цааш нэгээд харцдаг. Тийм зарчимтай явж байсан үед чинь. Тэгэл урж яхаас их юм сурсан да. Тэгэл одоо тэр хамгийн анх эхлээд бид нарын яг төгсгөл бол миний яг ер нь баг бидний нямдар одоо бид нарын яг төгсгөл бол яг тэр Хятад самбингийн төгсгөл байсан шүү. Бид нар яг тэргээр заалгаал төгссөн. Тэгэл тэнд очиод яг ажил дээр гарсан нь Хятад самбин баанд хэрэг болж ирсэн. Нэг юм эргүүлдэг машин явуулдаг. Тэр мөч тэргээр эргүүлжсэн нөгөө Хятад самбингаараа зогчжсэн хамаагүй хордог. Аюулгүй хордог. Тэгэл тэргээр заалгаад тэгээд урж яхаас би хамгийн тэр балансан дээр би бүр хизээч мартдаггүй. Шатар баланс гэдэг юм анх заалгаад шатар баланс гэдэг чинь одоо тэн дээр би ерөөсө урж яхаас хамгийн түрүүл заалгаж авсан ажил. Сүхбаатар аймгийн нисэх онгоцны бодолд чинь би 79 онд очиод 86 оны 10 сар хүртэл тэнд ажиллаж байгаад тэгээд би чинь Дорнот аймагт очисон. Дорнот аймгийн нисэх онгоцны нэгдсэн бодол гэж байж байгаа болоод Дорнот аймаг чинь өөрөө дангаар харилцдаг болсон байсан. Тэгээ би тэнд урж яхнаас явсан байсан. Би тэнд Чулуун гэдэг хүнээс ажлыг аваад. Тэгээ би чинь Сүхбаатар аймагт байх анх Палунсран гэдэг хүн даргатай байж байгаад. Тэгээ миний өмнө чинь Жамсран дорж гэдэг нах байсан. Тэгээ Жамсран дорж байгаа өмнө бас Сэрэн дорж гэдэг Гомсран гэдэг бас байсан байдсан байлээ. Тэгээд бид нар маань бол тэднэрийнхээ бүр өмнө хийсэн улсуудынхаа тэр баримтаас хийжсэн учраас би тэднэрийг тэгээд боддیں۔ Тэгээ сүүлд нь бол Дорнотод очиход Чулуун гэдэг нэгтлэн байсан. Тэгээ тэр хүн маань сүүлд эргээд надад ажиллаа өгчсэн. Тэгээ би тэр хүнээс тэгж аваад цугаад Дорнот аймагт нэгтлэнгаар би чинь 94 он хүртэл ажилласан. Тэгээ 94 онд хийх чи бас их сайхан тэр түүхнүүд ч одоо миний аав чинь тэнд нисэх бодлын холбооч нисэх бодлын дарга гэдэг Дорнот аймагтаа бас 9 жил болохтой тийм албан гарчээсэн. Тэгээд би ч тэнд очиод яг ажил хүлээгээл авахтаа яг аавынхаа холбооны өрөөгээ тийжсэн өрөөнд санхүүгийнх нь өрөө болцсон. Тэнд ороод би нэгтлэнгийнх нь ажил хийгээл яг аавынхаа тэр суужсэн ширээ сандал дээр суугаад хийж илаа. Тэгээ сайхан явж илээ. Тэгээд тийм сайхан байдیں۔ Орон байр хүртэл одоо ингээд манай аав тэр Дорнот аймагт байж байхдаа нэг одоо нисхийнхаа айлуудын орон суусан зориулаад хэдэн нэг тэр үеийн Дорнотын ирээний байшин гэж нэг тийм нэг жижигхэн гүнзэн байшингууд байдаг. Тийм байшингууд нэг 8-9 гэлүүд бариулсан байдгийг урдталтаа нэг 2 том байшинтай ардаа нэг 6-7 ширхэг ингээд байршсан. Тэгэл тэр хүртэл тэрэнд нь манай хамгийн захих нэг жижигхэн байшинд амьдарчсэн. Тэрэнд нь хүртэл би ингээд Сүхбаатараас очихдаа нисээд очижсэн тэнд очиод. Тэгээд тэнд очиход хүртэл тэгэл нисхийн ингээд амьдралтай холбогдоод би ч одоо аав маань тэгэл нисгээр явцсан. Залгуулаад би нисгэд сургууль соёл бүх юмаа төгсөөд явсан болохоос аюул сайхан. Тэгэл би тэр Сүхбаатар ангиас нисээд Дорнот руу нүүж очиход хүртэл чинь миний доотлын ангид байсан. Сэрэн жимдийн баяр сайхан гэд нисгэж. Тэгэл баяр сайхан маань ан хоёр онгоцны дарга.
Тэгэл тэр маань ирээл манайхыг нүүлгээд биднээс нэг онгоцоор хүртэл ингээд аймгаас аймгийн хор нүүж илээ. Тэгэл тэр чинь сайхан тэнд очиод яг нөгөө аавынхаа анх барьжээс нөгөө артын 6 жижигхэн байшингийнх нь нэгд нь ороод тэгэл амьдэрчлээ. Тэгээд тэнд очиод удаагүй тэндээ би байжсэн. Тэгээд манай нисгийн сайхан хамт олон нисгийн манай буян гэдэг чинь бол маш сайхан учраас хамт олон нисг гэдэг байгууллага нөгөө аймагтаа маш хүндтэй тийм л салбар байсан шүү дээ. Тэгэл би чинь удалгүй тэгэл аймгийнхаа төв рүү сайхан шинэ орон сууцнд ороод тэгэл тэндээ би чинь 94 хүртэл бас нисгийнх нь нэгтлэн хийгээд ажилласан. Тэгээд энэ хугацаанд чинь бол одоо яг миний нэг сайхан яг нэг үеийн ингээд нэгтлэнгууд одоо ням дээр сууж байна. Баатар сүрэн байна. Дарга болсон сүлд. Тэгээд одоо энэ хөрсгөлийн бям цогт. Тэгээд нэг хэдин яг бид нэг ойролцоо насны тийм залуучууд. Одоо дээд үеийн маань болохоор энэ алтан туй ах. Тэгэл одоо нэг гэрэл мөх ах. Тэгэл одоо энэ цэдэн болгоо. Тэгэл эдний үеийнх ингээд нэлээд улсууд байна. Одоо тэр хорол сүрэнгуй энэ төр гэдэг нэг сайхан. Тэгэл ийм олон улсуудын ингээд заавар зөвлөгөөгөөр ингээд хамтарч ажилласны хүчинд би чинь ингээд тэр Сүхбаатар аймгийн нисгэн хутлын буудлаас Дорнот аймаг руу ингээд шилжижээлээ. Сүхбаатар аймгийн нисгэн хүчний буудлыг ажиллаж байхад тэгээд тэр халзан гэдэг хүн чинь анх бидний санхуд ороход л тэр хүний юугаар л дамжиж ордог. Ер нь бол тэгээд одоо иргэний эсхийн санхүүгийн суур үндэс гол багныг бол тэр халзангуул гэж үндэсэн байгаа. Яалтчгээс халзан даргалаа. Тэр бас сандууж байгаа байна. Тий, сандууж байгаа сүйд ингээд залгууж авсан мос гондог сургамжтай. Тий, сандууж байгаа Сургамжтай тийм сайхан. За одоо нэг дээр ээлж. За та бүхэндээ 100 жилийн мэнд хүргэе. Тэгээд бас ийм сайхан нэвтрүүлэг зохион байгуулж байгаа Дор зотууд аргадаа баярлж байна. Болдоо аргадаа баярлж байна. Бид бүгдийг ингээд ураад хуучин цаг үеийн хаймыг 100 жилийн түүх чинь ерөөсөө нэгээс гээл 100 хүрдэг болохоос биш шууд 100 болохгүй шүү. Тэр хугацаанд бид нар чинь 30 40 жил ажиллаж байна. Энэ одоогийнх шиг эн чинь хичнээн сайхан ийм шууд ийм сайхан болоогүй шүү. Энд хүртэлх бүх шатыг чинь бид бүгд бидний ахмад үе бүтээлцэж явсан учраас ингээ урьж оруулсан явдалд маш их баярлж байна. Тэгээ би бол Говьалтай аймгийн Тонгол сумын хүн Цэднэгийн Нямдар гэдэг хүн байна. Тэгээ би Говьалтай аймгийн нисгэн хуцсны буудлыг 1983 онд орсон нэгтлэн мөтгчээр. Тэгээ 83 оноос хойш ингээл нисгтээ 38 жил ажиллаж байна. Тэгээ 38 жил ажиллахдаа Говьалтай аймгийн нисгэн хуцсны буудлыг 11 жил болсон. Тэнд болохоор зэрэг бид нэр Орион гэдэг түрүүн яриад байсан 5 Орион байсан. Манай Орион болохоор зэрэг Баян хонгор төвтэй, Өвөр хангаа, Баян хонгор, Говьалтай, Завхан гэсэн 4 аймаг байсан. Тэгээ бид нар чинь нөгөө одоо халдсан дараагаа яриад бүгд л одоо ярихын аргагүй шүү дээ. Тэр хүний чинь дурсахгүй байж болохгүй. Тэр хүн дээр ирж тайлан балансаа өгнө. Төлгөөний комиссээр ирж 5 жилийнхаа төлгөөг өөрсдөө хийн шүү дээ. Бас нэг буудлууч өөрсдөө хийн. Орион дээр бол эдийн засгч хийн. Нэгтгэн. Тийм нэг орион дээр эдийн засгч байж нэгтгэн буудлын дээр болохоор нэгтэл бодох чи өөрөө 5 жилийнхаа төлгөө хийгээд балансаа гаргаад орион дээр ацарч өгдөг гэсэн. Ингээд манай Баян хонгорт болохоор зэрэг буудлын дарга Батмөх дарга байсан. Иргэний эсгийн ерөнхий газрын дарга байсан. Батмөх надыг ороход Батмөх дарга байсан. Тэгээд Говьалтай буудлын дарга Сандууж байгаа байсан. Завхны буудлын дарга хэн байсан? Даваа дарга байсан. Улаан даваа. Улаан даваа. Өвөр хангаан буудлын дарга чинь нөгөө хэн? Эрдэнэт байсан. Ингээ бид хэд чинь нэг орион болоод хоорондоо бас өрсөлднөө. Балансаа хугацаанаас өмнө өгнө. Балансын шагнал гэж авдаг. Хугацаанд балансаа тайлангаа зөв үнэн зөв тушаалаа гэж балансын шагнал өөрсдөө цалин дээр авдаг байлаа шүү тэр үед. Тэгэл тэр шагналаас хоцрохгүй тулд бид чинь үздэг байлаа шүү. Манай орионы нэгтгэл мод Баян жаргал гэж хүн байсан. Одоо та итгэл байх. Мятад бол олон жил ажилласан манай Баян жаргал бол бас дурсахгүй аргагүй мундаг нэгтгэл мод тоо.
Тэгээ бид нар ч бас л яг нэг үеих. Тэгээ Баян жаргал байна. Манай санхүү үйлдвэрийн даргачнуудыг орох Баян жаргал байна, Баатар сүрэн байна, Баян жаргал байна, Лав сүрэн байна. Лав сүрэн дундгоос ирсэн. Тийм, Од сүрэн гээд бас манай статистикт байж байгаад манад бас хэлсэн дараагаар ирж исэн. Ингээл бид нар чинь бүгд өмнө үеэл дурсаж ярьж явахгүй бол бүх юм ингээд мартагдаад орхигдоод дуусж байгаа байхгүй. Тэгэхээр ийм сайхан нэвтрүүлэг явуулж байгаад бид бүгдээрээ ингээ бас түүхээ яриад суuna гэдэг чинь сайхан байхгүй. Тэр үед чинь бид нэр чинь 4 жил болоо адистаачлах шалгалтанд оруулаад тэнцвэрч байсан. Бүх юм шалгаал одоо бүх юм гараар хийдэг А4 А1 гэдэг үл ийм шугамдсан том цаас. Тийм тренди чинь татж байгаа бүгдээр юм хийдэг нэгтгэдэг байлаа. Энэ дээр чи мят хэд онд ирсэн? Би мятад 97 он. Би тас компанид говертаас 94 онд ирсэн. Тэгээд тас компанид тэгээд сүүлдээ жоохон юу бол бүх хаан хоёрууд чинь төвлөрөөд нислэг орон нутагт байхгүй болцсон шүү дээ. Төвийн онгоцол авдаг гэсэн. Нэм дээрийг бол би яаж сураг бидний гэхэд нэм дээр бас хэсэг шуугуулж исэн байхгүй. Бас шуугуулж исэн үнэ нэг. Тэргээр чи хүмүүс галзаагаар ирсэн байна. Яа юу бол санхуд нэг нэм дээр гэдэг нь галзаагаар. Яаж юу болж байгаа юм? Тооны машин хардаг юм аа. Тэгэл хүмүүс албаар үнэхээр үний юм бодлоо мал гэж үздэг юм шиг байна. Тэгээ нэг баахан тоосон юу гэл. Тэгэл юм дээр ингэдэг гэсэн. Хажууд л та. Нөөс тооны машин хардаг. Гэдэг. Тэгэхээр дараахан чинь нэм гацгаад дараад нэг өөр үдгийн богоос тэгэхээр тооны машинээс харахгүй байлаа. Тэгэж л яах нэм дээр тэгээд ороод санхүүгийн хэлцрөө тэгж орж харж ирсэн. Тийм тэгээд бид нар би чинь 97 онд юунлоо орж байгаа юм. Метро тасаас метро Баян жаргал Баатар сүрэн гээд дарга нар чинь надыг за чи ирсэн нааша хороор. Тэгээ ороод бид нар тэнд метод ороод олон улсын стандарт яг тэр үед чинь нэвтрүүлж эхлээд Ирландууд ирсэн. Тэгээд бид нар чинь бүх цэгцлээ тэгээ одсрон дарга байсан. Би хэлсэн. Миний ажил 5 хүн салчлаа. Би 5 хүн ажил хийжсэн байна шүү дээ. Инээдэг байхгүй. Тэр ч бас санхүүгийн хувьд бол үнэхээр өсрөнгөө өөрчлөлт хийсэн он жил. Би зүгээр зах цугаас мэдхийн тэр Баатар сүрэн бол үнэхээр яалтчгүй л тийш өөрчлөлт хийсэн. Тэр бол одоо толгойлж хийсэн хүн тийм хүлээ зөвшөөрөөс өөр арга байхгүй том ажил. Тэгээд яах вэ гэхээр зэрэг би чинь юу яасан юм. Мята байж байгаад ажиллаж байгаад Баатар чинь бас Айр Монгол Би энэ тэрийг хэлэх гээд байна. Тий. Нэн дээр мэдхийн хувьд бол хоёр том юм хийж байгаа. Нэг гайхшигт тэр тооны машин зөгтөг гэж байгаа урж яхаа. Тэрийг одоо хин заагаад гцээ. Тэр л их гайхамшигтай тооны машин зөгтөг гэж бол бүр цуурхны тэгэл батлагдаад байна. Дараагийн юм бол нэн дээр нэг сайн юм хийсэн юм юу вэ нөхөр энэ Баатар зөвхөлтөд нийлээд Монгол улсын анхны хувийн авиа компаниг санхүүг нь авч явсан үний нэг баггүй. Тэр чи хэдэн жил ажиллаваа? 7 жил ажилласан. Айр Монголд 7 жил ажилласан. Тэгээд 7 жил болоод нэг бас юу гэдгүүлээ нэг Чулуунбаатар чинь. Тэг эзэмшлийн юу солигдсон шүү дээ. Тийм юм солигдоод тэгээд намайг чинь бас янз янзаар их хийсэн. Буцаад метрог орсон уу? Гүү ороогүй. Тэгээ би тэндээс гарчаад бас ажилтгүй нэг жил болсон. Шатуун дээр. Үгүй шатуун чи өмнө Айр Монголоос өмнө байхгүй юу? Айр Монголын дараа хаана ч юу? Айр Монголын дараа юунд очсон байхгүй. Техник хангалтын албанд очсон. Тэгээ техник хангалтын албанаас тэтгэврт гарсан. За ер нь ингээл нисхийн санхүүгийн түүх бол яг ингээд цомхон гараад ирж байгааз. Тэгээ манай том хүү одоо энэ хөдөлгөөнд РП хийж байгаа. Нислэгийн удирдагч РП хийгээд. Тэгээд тий. Өөр Тэгээд бус хүүхдүүд хүүхдүүд болохоор зэрэг олон салбарт байгаа. Нэг салбарт одоо яршиг гэж би тэгж боддоо шүү дээ. Салбарсаа энч байна, 2 инженер байна, 1 санхүүч байна. хамгийн хэцүү нэвтрүүлэг харин энэ байхгүй юу? Яагаад гэхээр нэгтлэн хүн бол боддог болохоос ярьдаггүй байхгүй. Ярихад айгүй хэцүү нэгтлэнд. Тэгээд тэгээд нэм дээр
тэгжээ. Тэгээд би нэг бас асуулт асуумаар байна санхүүчдээс. Ер нь бол санхүү гэдэг юм чи ихэвчлэн эмэгтэй хүн л хийгээд идэг гэсэн яас их олон эрэгтэйчүүд төгсөж ирсэн бид нар чи одоо тэгэл нэг ангийн одоо санхүүгийн техникомч гэдэг юм уу нэг юм уу хоёр эрэгтэй хүн байна үстэй. Их олон байсан юм уу та нар үрж явах хэд он төгссөн? Би 73 он төгссөн. Ангидаа хэдүүл эрэгтэй байсан? 26 хүн байсан. Тэгэхэд 8 эрэгтэй л байсан. Тийм тэгэхээр 50% бас баг. Виктор ах Би ч 71 он төгссөн шүү. Тэгэхэд чи манайх чинь 10-аад эрэгтэй хүн байсан шүү дээ. Эрэгтэй оюутан байсан. Өнөөдөр ирж ингэ сайхан нисгүчний санхүүгийн үе үеийн түүхийг дурсан ярилцсанд хувьсаа баярлалаа. За ингээд сайхан дурсамжтай яриа, бодиттой болсон үйл явдлыг өөрсдийнхөө одоо байгаа байдлаараа түүхийн шарлсан хуудсуудыг элдвийн нас цаашаа хачир чимэггүйгээр энэ бол бодит түүх. Үүнийг ингэж ярьж яаж исэн бол ирээдүйдээ бол одоо ингээд энэ нэвтрүүлэг хэд 3 жилийн дараа бол энэ бол одоо судалгааны материал тухайн үеийн бодит байдлыг цааш нь дэлгэрүүлэх, бодит байдлыг үнэлэх, зөвлөх юмд бол хамгийн одоо их юутай бодиттой тийм одоо үйл явдал одоо хувь хүн өөрийнхөө юмыг өөрийнхөө байгаа байдлыг нэмж шаслгүйгээр гачиргүйгээр ингээ ярьж байгаа нь бол алстаа бол та бүхэн ойлгож байгаа энэ их хэрэгтэй юм болж байгаа. Ингээд хүрэлцэн ирж биднээс урьдчилан хүрэлцэн ирээд өөрсдийнхөө дурсамж бодит байдлыг ярьж өгсөн та бүхэнд маш их баярлалаа. Та бүхнээр дамжуулан та бүхэнд бол танаа гэр бүлийнхэн хамгийн сайн сайхан бүхнийг өсөн өрөө. Бодохгүй болох нисгүчнийхээ 100 жилээр сайхан баярлцгаарай. Баярлалаа. За нисгүчин байгуулагдсны 100 жилийн ойн баярын мэндийг нийт хамт ажиллаж байсан нисгүчний хамт асан хүмүүст талархал илэрхийлж мэдчилж байна. За нисхийн болоод одоо иргэний нисхийн ерөнхий газрын бүх ахмадууд, бүх ажиллагчид, бүх мэрэгжлийн хүмүүс та бүхэнд нисгүчин байгуулагдсны 100 жилийн ойн баярын мэнд төргийе. Монголын нисгүчин байгуулагдсны 100 жилийн баярыг тохиолдуулан хамт иргэний нисхийн болон нисгүчинд ажиллаж байсан нийт ахмадууд болон одоо ажиллаж байгаа бүх иргэд бүх хүмүүст баярын мэнд төргийе. Иргэний нисхийн салбарт өмнө болон одоо ажиллаж байгаа нийт хамт олон ажилчид болон бүх хүрэлтгүйнд нисхийн 100 жилийн он баярын мэнд төргийе. Сайхан баярлаарай. Монгол улсад нисгүчийн үүсч хөгжснээ 100 жилийн ойг тохиолдуулан Монголынхаа нийт ард түмэнд болон энэ салбарт ажиллаж байсан үе үеийн ахмадууд одоо ажиллаж байгаа нийт ажилчид 100 жилийн ойн баярын мэнд хүргэе. Сайхан баярлцгаагаарай.